Яг дараагийн видео эхэлсэн. Тэгээд сүүлийн баг 3-7 хоног видео гээг баха. Тэгээд монголчууд маань сайхан наадж байгаа. Тэгээд наад мимийн төргий. Тэгээд сүүл видео хийснээс хойш сүүлийн видео бол нэгт биш айгу амжилттай видео болсон. Юугаар айгу амжилттай болсон бэ гэхээр маркет өснө гэж таамагласан. Дайнаас болоод маркет унахгүй гэж таамагласан. Дээрэс нь маркет дээрээс ерөнхийдөө тарифтай холбоотой бусад энэ айдсуудыг бол маркет унах шалтгаан болохгүй хаа. Ер нь бол үргэлжлүүлэн маркет нэлээд хүчтэй байх гэдэг таамагуудыг бол ер нь бол гаргаж ирсэн зүв байсан. Tesla-гийн Austin-д гаргасан робот такситай холбоотой мэдээлэл маань яг үндэ Seldon News болох бах. Энээс болоод өссөн ч өсөлт маань ерөнхийдөө удахгүй унах бах. Би бол Tesla дээр bearish байна гэсэн ярианд бол ярьсан. Тэгээд ер нь бол бүгдээрээ зүв биш таарсан. Тэгээд stock market Bitcoin бүгдээрээ all time high буюу хамгийн өндөр оргил ханш дээр ирсэн. Тэгээд маркет бол маш хүчтэй байгаа. Тэгээд ийм мэдээлэлтэйгээр background мэдээлэлтэйгээр ер нь бол өнөөдрийн вебинар эхэлж байгаа. За дахиад тарифтай холбоотой яриануд эхэлсэн. Юу байсан бэ гэхээр тарифыг 90 хоног хойшлуулад 7 сарын ихэнх хүртэл хойшлуулсан байсан бол тэр маань дахиад ер нь бол хойшлогдоод 8 сарын ихэнх хүртэл явж байгаа. Тэгэхээр 8 сарын эхнээс өмнө түнш орнуудыг энэ худалдааны хилцээр дээрх эцсийн байдлаар тохиролцоо хийя гэдэг ийм дарамтуудыг ер нь бол Трампын засгийн газрын зүгээс бол үзүүлээд эхэлсэн. Тэгээд зөндөө олон орнууд тэр шинэ тарифууд, гайлын татваруудыг ногдуулад мэдээлэлүүд бол гаргаад эхэлсэн. Тэгээд Трампыг яг яаж ажилтдаг, энэ дээр ямар төрлийн хилцээрүүд хийгээд байгаа, эхлээд ерөнхийдөө том тоо гаргаж ирс хүрдүүлж агаад тэгээд дараад нь уулзаад энэ тоог бууруулад төрөл бүрийн хилцээрүүд хүрдэм байна гэдгийг бол бүх хүмүүс мэддэг болсон учраас маркет бол энийг бол нэг тийм bearish гэж бол хүлээж аваагүй. Мэдээж зах зээл айгу хүчтэй богино хугацаанд айгу хүчтэй өссөн учраас ямар нэгэн жижиг шалтгаанаас болоод бага зэргийн correction бол орж ирэхийг бол үүсэхгүй. Гэхдээ цаашдаа бол зах зээл бол хүчтэй байх болоо гэдэг ийм таамагтай байна. Дээрээс нь өнгөрсөн 7 хоног мөлжүүртэй булан дээр жишээ санд болгосон. За маркет унах юм бол шууд маркетыг шортлохоос илүүтэйгээр Walmart дээр шорт орё гэдэг ийм арилжааны санд бол гаргасан. Тэгээд маркет бол хүчтэй өсөж багт Walmart бол унсан ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр нэгсэндээ хэдий маркет унаагүй ч гэсэн миний санд болгосон шорт бол зөв чин шорт байсан байх жишээтэй. Тэгээд галийн татвартай холбоотойгоор Америкийн орлого нэмэгдсэн. Тэгээд төсвийн алдагдaltaгүй гарсан гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд 121 тэрбум долларыг галийн татвараар хурааж аваад тэгээд өнгөрсөн сарын 2025 оны 6 сард бол 27 тэрбум долларын төсвийн орлоготой алдагдaltaй биш төсвийн орлоготой ашигтай гарсан гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ мэнд бас юг харуулж байгаа гэхээр Трампыг агиух шүүмжлээд энэ тарифтай холбоотой юмнаас болоод инфляц агиух өссөн төсвийн алдагдал бол одоо буурахгүй энэ гэдэг мэдээллүүдийг маш их шинжээчнэр бол гаргаж ирсэн. Тэгээд энэ хүн шинжээчнэр маань бүгдээрээ буруу байсан байна гэдгийг бол харуулж байгаа. Elon Musk энэ дээр маш их шүүмжлэлтэй хандаж олон төрлөөр ер нь бол Трампыг доромжилж янз бүр болж явж байгаа. Тэгээд Epstein-ийн листэн дотор Трамп өөрөө байгаа ч бас тестийг чинь гарахгүй гэх мэтлийн иймэр драманууд бол яригдж байгаа. Epstein-тэй холбоотой яриа хов живнүүд бол маркетд бол хүн нөлөөлөх мэдээлэл гэж бол би бодохгүй байгаа. Харин эсэргээрээ Elon Musk-ийн Трамптай муудалцаад байгаа хитрхийх ус төрчөөд байгаа асуудлууд нь Tesla дээр бол bearish мэдээлэл гэж би бол хувьдаа бол бодоод байна. За юм байна. Тэгээд Powell-ыг ажлаас ерөнхийдөө бол ажлаа хүлээлгэж гэж өгж магадгүй гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд Трампын зүгээс юу вэ гэхээр Төв банкны chairman-ыг Америк ерөнхийлөгч хүссэн үед халж болдгоо. Хэрэв үнэхээр халаад солио гэдэг юм бол шалтгаан байх хэрэгтэй. Тэгээд Jerome Powell ямар нэгэн ёс зүйн доголдол гаргасан ч байна уу, ажлын ямар нэгэн тийм алдаа гаргасан байх хэрэгтэй. Тэгээд Washington DC-д Америкийн нийслэлд байрлалтай Америкийн Төв банкны барилга дээр 2.5 тэрбум долларын дахин тохижуулах засварын ажил хийгдэж байгаа юм байна л да. Тэгээд тэрхүү засварын ажил маань айгүй тансаг өөрсдийн гэсэн хувийн лифттэй төрөл бүрийн л одоо юм тансаг фичрүүдтэй байх гадагаан гинэ. Тэгээд тэрнтэй холбоотойгоор шалтгаглаад Паулыг халж магадгүй гэдэг иймэрдүү мэдээлэлүүд гарсан. Яг одоогийн байдлаар бол юмнууд бол тодорхой биш. Гэхдээ Төв банкн дээр бол маш их шахалтууд бол
орж ирж байгаа мэдээлэлүүд гарч ирсэн. Тэгээд Төв банкны board-ийн member Waller жишээ нь энэ сараас эхсүүлээд бид нэр бодлогын хөв бууруулахад бэлэн байна гэдэг ийм мэдээлэл гаргасан. Тэгээд энийг бол би юу гэж харж байгаа гэхээр за Паул бол явахын тодорхой болсон. Угаасаа дараа жил бол мэдээж баталгаатай явна. Зүгээр энэ жил төрүүлээд явчих магадгүй ийм мэдээлэлүүд гарч байгаатай холбоотойгоор Трампыг хүсэж байгаа зүйл маань юу гэхээр дараагийн Төв банкны ерөнхийлөгч байна. Бодлогын хөв бууруулах хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавих гэдэг шүү дээ. Тэгэхээр Трампд ойлгоноод энэ том албан тушаалыг авах гад хүмүүсийн айл хэдийн имэрдүү зарлууд гаргаад иж магадгүй гэж бас надад санагдаад байна. Дээрээс нь Scott Bessent-ийг бас энэ албан тушаалыг авч магадгүй гэдэг ийм таамагуд бас явж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол мэдэхгүй байна. Тэгээд 4-5 хүнийг бол хүмүүс санал болгож байгаагийн нэг дотор бол энэ Waller бол явж байгаа. Хүмүүс таамаглаад байгаа баггүй 5 хүн байж магадгүй. Нэг нь Waller гэдэг нөхөр байгаа. Дээрээс нь Pete Hegseth тохоо. Хин блэ. Бас нэг Pete-тэй нөхөр байгаа заа. Байнга Fox News, CNBC энэ ярилцлага өгдөг. Тэгээд тэгээ мэдээж Scott Bessent байгаа. Нөгөө хоёрыг бол би мартчихэж. За Federal төсвөн маань ерөнхийдөө бол нэмэх гарсан гэдэг мэдээллийг бол энд дахиж бас оруулсан байна. Давтагдсан мэдээлэл. Тэгээд за Мексик дээр болон Канада дээр зөндөө олон түнш орнууд дээр Трамп нэмэлт одоо энэ галын дотор ногдуулна гэдэг юм сүрдүүлгүүд бол явсан. Тэгээд энэтэй холбоотойгоор Мексикийн ерөнхийлөгч бас мэдээлэл хийсэн байсан. Сандрах шаардлага байхгүй. Бид нар бол ажлын баг гаргаад Америктэй бол хилцээр хийж байгаа. Тэгээд бид нар бол сайн хилцээр хийж чадна гэдэгт бол итгэлтэй байна гэдэг ийм яриаг бол хийсэн байсан. Тэгэхээр юу вэ гэхээр өмнөх 4 сард болсон тарифтай холбоотой мэдээллүүдтэй харьцуулбал Америкийн талаарч тэр гадны орнуудын талаарч тэр хэвлэл мэдээлэл маань илүү тайвнаар энэ асуудлыг бол хүлээж авч байгаа харагдаад байна. Тэгээд энэ сар бол зөндөө олон нааштай мэдээлэлүүд гарах болов гэж бол би бодож байгаа. Тэгээд хөдөлмөрийн зах зээлийг үнэхээр одоо сулдаж байна уу? Асуудалтай болж ийн үгүй юу гэдэг хамгийн түрүүлж харуулдаг. Одоо leading indicator гэж ярьдаг байхгүй англиар. Leading гэдэг нь юу гэсэн үг гэхээр ямар нэгэн асуудал гарах юм бол одоо хамгийн түрүүлж мэдэгддэг симптомууд гэсэн үг. Одоо жишээ нь юу гэдэг юм? Би яг одоо чинь ханиалтай байгаа байхгүй. Тэгэх юм бол хүн ханиад тусах чи явал нь эхлээд би нэг жоохон арцгандаг ч юм уу те. Эсвэл эхлээд нэг жоохон хамар битүүрээд нус гойждаг ч юм уу те. Ийм байх юм бол нөгөө leading indicator байхгүй. Тэгээд дараад нь яг баталгаатай ханиад тусц нь яаж мэддэг вэ гэхээр ханиагаад эхлэх юм бол баталгаатай ханиад тусдаг ч юм уу те. Тэгэхээр юу гэхээр хөдөлмөрийн зах зээл маань өөрөө асуудалтай байж магадгүй хамгийн түрүүлж биднэрт мэдэгдэж болох үс макро мэдээлэл маань юу гэдэг вэ гэхээр 7 хоног болгон гардаг энэ initial claims гэдэг мэдээлэл гэдэг байхгүй. Тэгэхээр 4 дахь 7 хоногоор дарааж initial claims маань унсан байгаа даа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор юу вэ гэхээр хөдөлмөрийн зах зээл дээр юм mix signal буюу зарим мэдээллүүдийг харах юм бол юм хүмүүс ажлаа алдаад байгаа ч юм шиг тийм. Одоо чинь Microsoft-аас айгүй олон хүн ажиллаас нь халаад, Intel-ээс айгүй олон хүн халаад ингээд төрөл бүрийн иймэрдүү датанууд гараад байгаа юм шиг. Хэрнээ нөгөө талдаа initial claims-ийг харах юм бол ажил хөдөлмөрийн зах зээл маань үргэлжлүүлэн хүчтэй байгаа гэдэг ийм мэдээлэл харагдаад байна. Тэгэхээр зах зээл бол энэ дээр үргэлжлүүлэн анхаарал хандуулах бах. Дээрээс нь шинжээчнэр юу гэж үзээд байгаа вэ гэхээр инфляц дээр бас нэлээд анхаарал хандуулна гэж үзэж байгаа. Инфляц их сонин заяа. Хэрвээ инфляц биш одоо огцом хит өсчих юм бол Төв банкыг бодлогын хүүгээ бууруулахгүй байна. Бодлогын хүүгээ баг нэмж магадгүй биш үү гэдэг айц гарч ирээд маркет унах магадaltaй. Гэхдээ бол инфляц бол гинт огцом өсөх бол магадлал бага. За санснаас жоохон өндөр гараад бага зэргийн өндөр инфляцтай байлаа гэж бодох юм бол яг үнэндээ бол эдийн засгийг илүү эрүүл байгаа гэдгийг харуулах бас үзүүлэлт байхгүй. Тэгэхээр тэр утгаараа инфляц яг сансан шиг маш хурдтай унахгүй байлаа гэд тэр маань бас bearish гэсэн үг биш. Trueflation энтергээд төрөл бүрийн инфляцийг харуулдаг датануудыг харах юм бол инфляц маань үргэлжлүүлэн уналттай байгаа. Тэр өнцгөөс нь харах юм бол энэ тарифтай холбоотой мэдээлэл маань яг үнэндээ бол Америкт инфляц өсгсөн мэдээлэл бол биш. Дээрээс нь гадны том компаниудаас гарч байгаа мэдээллүүдийг харах юм бол одоо чинь хувцсны компани тийм Gap гэх компани байгаа. 4-5 брэндтэй Atlara гэдэг yoga pants энэ төр хийдэг. Дээрээс нь Banana Republic, дээрээс нь Gap гэдэг хүн болгоны мэддэг. Дээрээс нь арай нэг боломжийн үнэтэй нэг хувцсны брэндтэй 4 төрлийн ингээд брэндтэй жишээ компани байгаа байхгүй. Тэгээд энэ хүү компанийн хувьд жишээ нь тарифтай холбоотой мэдээлэлээс олоод хувцсныхаа үнийг нэмэх үү гэдээ асуусан чинь үгүй бид нар хувцсныхаа үнийг нэмэхгүй. Зах зээлийн байр суурь алдахгүй тул бид нар энэ тарифтай холбоотой зардлыг бол 100% өөрсдөө үүрээд манай компани үйл ажиллагааны зардал бол нэмэгдэнэ гэдэг мэдээлэл гаргасны дараа хувцас нь бол нэлээд унсан байна.
Дээрээс нь Японы машин үйлдвэрлэгчид бас юу гэж мэдээлэл гаргасан бэ гэхээр машинтай холбоотой 25% татварыг Америкийн хэрэглэгчдээр төлөвлөхгүй тулд бид нөр өөрсдөө Америк руу гаргаж байгаа машиныхаа үнийг 20%-аар бууруулна гэдэг мэдээлэл бас гарсан байлаа. Тэгэхээр энэ утгаар нь харах юм бол зөндөө олон шинжээчдийн таамаглаад мэдээлэлээр хүмүүсийн Трампыг хараагаад амнаасаа хөөс ахруулаад ирсэн мэн худлаа олж тарж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр өстой энэс болол хамаг юм үнэтэй болоод өстой Америкийн хүмүүсийн амьдрал муудаал алуу болчихно гэдэг тийм бол худлаа. Дээрэс нь юм орлуулна гэж ойлголт байгаа. За үнэхээр одоо чинь Lululemon-ийн $110 өмд гайлын татвар 25% босноос болоод 30% босноос болоод чинь нэмэгдээ $150 өмд болчлоо гэж бодъё л даа. Тэгмэл хүн зүгээр л тэр өмдийг худалдаж авах болчих واخгүй. Зүгээр л худалдаж авах болвол магадгүй Costco ороод эсвэл миний түрүүч ярьсан шиг Gap ороод те магадгүй ижил төстэй материалын төстэй, дизайнын төстэй өмдийг 5-6 дахин хямдхан авах боломжтой. Lululemon жишээ нь Costco-г ижил төстэй бараанаа зарж ийнэ гэж шүүхтсэн байсан. Тэгээд юу вэ гэхээр өөртөө бол нэг $110-120 өмд зардаг. Outlet руу н орох юм бол арзмарын сонголт муутай $80 өмд зардаг чинь брэнд байгаа байхгүй. Тэгэхээр энэ брендийг жишээ нь та $80-аар өмд авах танд үнэтэй санагдаад байгаа бол $15-аар $20-аар та Costco-оор өмд авах боломжтой гэсэн. Тэгэхээр энэ утгаар харах юм бол Трампстой галент дотор нэмсэн юм чи бид нар барааныхаа үнийг нэмнэ гэ бүх компаниуд тэгээд чадахгүй. Ягаад гэвэл энэ зах зээл маань айгүй өрсөлдөөн ихтэй учраас нэг компани маань өнөөсгөх юм бол зөвхөн өрсөлдөгч компанийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүс хэрэглээ явуучих юм асуудал байгаа байхгүй. Машинтай холбоотой юм ч гэсэн тэр гадаадаас орж ирж байгаа машинууд бүгд үнэтэй болчих юм бол хүмүүс илүүтэйгээр Америк машинууд худалдаж аваад тэгээ шилжчихнэ л гэсэн санаа байхгүй. Дээрээс нь Америкт үйлдвэрлэгдсэн машинуудыг дэмжихийн тулд юу хийж байгаа гэхээр сүүл гаргацсан One Beautiful Bill мэн батлагдсанаар хүмүүс зээлийн хүүд төсөн зардал бусад зардлуудаа ерөнхийдөө бол татврын хөнгөлт авах буюу deduction болгож бичих боломжтой болж байгаа. Дээрээс нь том компаниуд маань маш их хэмжээний capital expense буюу капиталын зардал гаргадаг. Энэ хүү капиталын зардлыг ер нь бол юу accountant дээр яаж явдаг вэ гэхээр depreciation болгож бичдэг байхгүй. Тэгээд depreciation маань яадаг вэ гэхээр interest expense болон tax хоёрын өмнө хасагддаг учраас одоо revenue-гээс cost of goods sold гэж хасагдаад тэгээд дараад нь юу хасагдах гэдэг шүү дээ. Depreciation тэгээд amortization гэдэг зүйл хасагддаг. Тэгэхээр depreciation хасагдсанаар юу вэ гэхээр татврын зардлыг бууруулдаг. Тэгэхээр depreciation маань уул нь бол нүдэнд харагдахгүй илэгдэл байхгүй. Гэхдээ нүдэнд харагдахгүй илэгдэл одоо чинь яг бодиттой одоо юу гэдэг юм мөнгө уурсад гардаг тийм зардал биш байхгүй. Зүгээр байгаа айл хэдийн өмнө гаргасан капиталын зардал маань илэгдээд байгаа гэсэн үг шүү дээ. Байшин авлаа, машин авлаа илэгдэж гэсэн санаа. Гэхдээ илэгдлээ income statements дээрээ tax-ныхаа өмнөх income-аас хасдаг учраас tax-ны зардлыг бууруулснараа яг үнэндээ бол cash flow-ыг бол ихсэгдэг ийм дүр зураг байгаа. Тэгэнгүүт One Beautiful Big Bill OBB гэж ерөнхийдөө хүмүүс хэлээд байгаа. Сүүл батлагдсан хуулийн дагуу бол зарим одоо ихэнх capital expense-үүдийг бол 100% ерөнхийдөө бол эхний жилдээ depreciate хийх боломжийг бол бий болгож байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бас химэл оюухантай холбоотой том зардлууд гаргасан том cloud компаниудад бас энэ мань нэлээд ашигтай бол мэдээлэл бол болж байгаа. Дээрээс нь Medicaid, SNAP энэ төргээд усаас ерөнхийдөө бол мужаас авдаг энэ benefit-үүдийг Америкийн иргэн биш Америкт зүгээр төр оршин сууж байгаа хүмүүст өгж ийснэг бол болиулж байгаа. Тэгэхээр энэ мань өөрөө бас энэ Америкийн төсвийн алдагдлыг бол бууруулах юм мэдээлэл болж байгаа. Гол энэ зардлыг ихсгээд байгаа асуудал маань юу вэ гэхээр татврын хөнгөлт үзүүлээд дээрэс нь батан хамгаалахын зардлыг өсгснөөс болж гинэ гэж бол харж болно. Тэгээд энэ шийдвэрүүд бол ер нь гарах шаардлагатай байсан шийдвэрүүд гэж бол би хувьд бол үзэж байгаа. Тэгээд татврын хөнгөлөлт ер нь татврыг бууруулж байгаа асуудал маань нэг талдаа бол орлого бууруулж байгаа юм шиг хэрнээ нөгөө талдаа эдийн засгийг дэмжих цаашдаа бол орж ирж болох нийт ерөнхийдөө бол энэ Америкийн эдийн засгийн өсөлтийг нэмснээр татврын орлого маань тэрнээсээ болоод нэмэгдэх бас юм боломжууд бол ерөнхийдөө бол байгаа хгүй. Тэгэхээр тэрийг бас ойлгож харах хэрэгтэй. За биткойн all time high дээр хүрлээгээд би нэг бэлдэж яхад бол 113 мянга хүрсэн байсан бол одоо яг үндэ бол одоогийн анч нь бол бүр 119 мянга 120 мянга руу бараг орж ирж байгаа. Тэгээд энэ бичлэгийг бараг оруулж 120 мянга руу орсон байхыг бол үүсэхгүй. Тэгээд сүүлд Америк Иран руу дайралт хийхэд биткойн жоохон унсан баггүй. Тэгэхэд чи хэд болж ундлаа. 100-гийн доор ороод 97 мянган дээр болж унсан баха. Тэгээд би ер нь бол нэг хөшөөрхтэй арилжаа би нэг хийхийг ер нь бол зөвлөдгөө. Ягаад тэгэхээр би өөрөө скрипта тэгж хөшөөрхтэй арилжаад аягүй мөнгө алдаж исэн. Гашуун туршлага байгаа учраас гэхдээ энэ удаа
би бол хүмүүст бол stop loss-оо 92-ын доор оруулаад авахыг бол зөвлөж гинэ гэж бол мөлжүүртэй буулан дээр оруулж исэн. Тэгээд тэрхүү арилжаа маань бас амжилттай арилжаа болсон ийм түүхтэй гэж хэлэхээс юм а тий. Ямар ч хэсэн тийм болсон. За энэ нэг чухал биш бах. За Elon яаж солиороод байгаа гэхээр окей. One Beautiful Big Bill-ээр цахилгаан машинд өгжсэн татаасыг байхгүй болгочихж байгаа байхгүй. Тэгээд энэ оны 12 сараас дуусж байгаа. Бусад яг энэ батарейтай холбоотой нарны хураагууртай холбоотой дээрэс нь одоо энэ салхин синстэй холбоотой зөндөө олон хөнгөлт татаасууд өгж ийснийг төрүүлж дуусгаар болсон. Гэхдээ яг энэ ондоо биш тэдэн мэн болохоор нэг 2-2 жилийн мэн 3 жилийн хугацаанд байсан баг. Яг деталуудыг би марчиж юун дээр мөлжүүртэй болон дээр уулна бол бичиж оруулсан. Тэгээд энэс болоод хамгийн том хохирж байгаа компани маань ер нь юу байгаа гэхээр Tesla байгаа байхгүй. Тэгээд зах зээл бол юу хараад байгаа гэхээр окей. За Tesla дээр бол за ингээд татаас байхгүй болчдөг юм байж. Гэхдээ робот таксины зах зээл дээр бол одоо ингээд Tesla тэргүүлчих юм байна. Дээрэс нь robotics гэж яриад байгаа. Тэгээ робот хийдэг зах зээл дээр Tesla бол одоо ингээд робот хийгээд бодоолгочих юм гэж яриад байгаа байхгүй юу? Tesla-гийн робот чинь болохоор юу вэ нэр нь? Optimus баха. Tesla Optimus. Хэдүүлний бичлэг-мислэгийн үзээдсэж бүжгэлж байгаа. Нэгийн таварш гаргаж ирээл энэ одоо яах гээд байна гэхээр үйлдвэрт ажиллаад хүмүүсийн өмнөөс юм хийгээл аяг тавг угаагаал угаалнаас гарч ирсэн хувц ивхээд ч гэдэм үү хүүхдийг чинь харалцаж өгч мөгөл явчнаа ухааны юм яриад байгаа байхгүй. Энд дээр гэхдээ хит хитэн асуудал байгаа. Өнгөрсөн 7 хоног би нэг сонирхолтой блог уншсан. Тэр нь юу байсан бэ гэхээр том биш ээ LLM-уудын нэг ChatGPT биш ээ. Нөгөөх нь юу вэ? Энэ Claude ахгүй. Anthropic-ийн биш ээ Claude-ыг ашиглаад юу хийсэн бэ гэхээр зүгээр юм vending machine ажилласан байна. Vending machine бизнес. Тэгээ vending machine гэдэг нь манайхан мэдэхгүй байгаа бол юу вэ гэхээр нөгөө ундаа зараал байдаг машин биш үү? Одоо ундаа кофе энтер зараал гэдэг мөнгө шургуулаад зардаг. Ийм vending machine бизнесийг одоо ингээд Claude гэдэг AI-аар ажилласан байгаа байхгүй. Тэгээд юу хийсэн бэ гэхээр одоо энэ Claude гэдэг AI маань яг гэхээр vending machine бараа бүтээгдэхүүнийхээ ханшийг өөрөө шийдэн заяа. Тэгээд захиалга өөрөө өгч аав. Одоо чинь юу гэдэг нэг төрлийн ундаа дуусна. Одоо коло жишээ дуусчлаа гэх юм бол өөрөө колоо захиалж аав. Тэгээд дээрэс нь маркетингтэй холбоотой бүхэл одоо зардлууд энэ төр юмнуудаа бол өөрөө хийн. Тэгээд удаан ажилласан чи яасан бэ гэхээр энэ машин бол ерөөсөн мөнгө хийж чадаагүй. Ягаад тэгэхээр хүмүүс очиод нөгөө чатлангууд тэр оффист ажилладаг ажилчид бол ингээд чатлж маталж ийсэн энэ химэл оюуханыг хуурснаа юу хийгээд эхэлсэн байгаа байхгүй. Тухайн барааны ханшиг үсэтэй энэ vending machine-тай худалдаж авсан ханшаас нь доогоор ханшаар жишээ нь аваадсан. Одоо чи $1 чихэр байх юм бол мессеж панаалж жагаад AI-аар тэрийг 50 центээр худалдаж авч маваад ингээд нэгт болохоор алдагдaltaй зараад эхэлж байгаа. Дээрээс нөгөөх нь юу исэн бэ гэхээр энэ vending machine маань өөрөө худлаа яриад эхэлсэн. Нөгөө AI маань өөрөө худлаа яриад янз бүрийн хачаач юмнууд хийгээд эхэлсэн байна. Тэгэд эндийг энэ худлаа яриад энэ төрөл бүрийн юм сонирн байхгүй юм зохиож яриад идэг энэ асуудлуудыг болохоор энэ химэл оюухан дээр юу гэж ярьдаг гэхээр hallucination гэдэг байхгүй юм. Ягаад тэгэхээр энэ ерөнхий дизайнасаа болоод тэгж байгаа. Тэгэхээр энэ маань зүгээр юм магадлал дээр үндэслэсэн технологи учраас одоо чинь юу гэдэг нэг өгүүлбэр байлаа гэж бодоход тийм өгүүлбэрийн эхний 7 үгийг өгчих юм бол 8 дахь үг нь юу байх вэ гэдгийг л одоо тааж байгаа ийм технологи байхгүй юу? Яг хамгийн энгийнтэй бол. Тэгэхээр энэ маань яаж байгаа гэхээр зөндөө олон юмнууд юм зохиож яриад байдаг, алдаа гаргаад байдаг ийм технологи одоо. Тэгээд энийг бол бид нар hallucination гэж ярьдаг. Энэ hallucination-ыг яаж багасгах вэ гэдэг энэ бол индустридэр байгаа одоо хамгийн том асуудал байхгүй юу? Дээрэс нь химэл оюуханд ийм олон төрлийн функц одоо жишээ нь өөрөө хариуцаад эхлэхээр манай алдаа гараад эхэлж байгаа. Тэгээд энэ маань бас hallucination-ээс гадна context window буюу одоо тухайн
энэхүү хиймэл оюухан маань шийдвэр гаргах процесс дээр байнгын өөрийнх нь одоо мэдэх ёстой, persist хийх ёстой гэж ерөнхийдөө бол ярьдаг. Байнгын өөрийнх нь мэдэх ёстой энэ ой санамжийн хэмжээ нь болохоор хязгаартай байхгүй. Тэгээд энэ ой санамжийн хэмжээ нь хязгаартай учраас энээсээ болоод яг нөгөө төгс шийдвүүдийг гаргаж чаддгүй. Тэгэхээр хүмүүсийн яриад байгаа шиг хиймэл оюухан маань гарч ирээд хүмүүсийн өдөө тутмын ерөнхийдөө бол хийдэг маш олон төрлийн одоо ажлуудыг бүгдийг нийлүүлээд одоо чинь нэг одоо тийм супер хиймэл оюухан гарч ирээд хийнэ гэж ярьж байгаа нь бол худлаа. Тэгэхээр especially ер нь бол энэ менежерийн төвшөндөх олон төрлийн шийдвэрүүдийг одоо гаргах те олон маш олон одоо факторууд дээр үндэслээд бизнесийн шийдвэр гаргах энэ процесс энэ төр бол ер нь бол хиймэл оюухан нэлээд тохиромжгүй гэсэн үг. Тэгээд энүүгээр би юу гэж ярих гэдсэн бэ гэхээр хэдий заяа робот хийгээд хүн шиг төрхтэй юм робот хийцэн байсан ч гэсэн яг хүн шиг шийдвэр гаргаад ийм олон төрлийн ийм өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд хүний хийдэг ажлуудыг хийгээд ингээд амжилттайгаар зөв шийдвэрүүд гаргаад явж чаддаг хиймэл оюухан гаргах энэхүү технологи минь нэлийн хол ойрхон биш. Дээрээс нь заяа энэ робот хийдэг зах зээл дээр хамгийн мундаг одоо тэргүүлэгч гэж яригдж байгаа компани маань юу байгаа гэхээр энэ Хятадын Unitree гэдэг компани аахгүй. Тэгээд энэ Unitree гэдэг компани юугаараа танигдсан бэ гэхээр ийм нохоонууд хийдэг. Тэгээд энэ нохоонууд маань бүр гайхалтай шатматаар гарч мараад ингээд хурдан мурдан бүүж мүгээд ингээд явдаг. Тэгээд цаашдаа бол Black Mirror гэдэг кинонд гарч ирсэн шиг ийм байлдааны зэвсэг энтер суурлуулсан ч гэсэн энэ нохоонууд бол ер нь бол ингээд хийгдээд аль хэдийн туршдад явах боломжтой. Сая Орос Украины дайн дээр ч гэсэн туршигдсан гэж бол ярьж илээ. Гэхдээ яг зэвсэг суурлуулсан юм уу зүгээр нөгөө тагнуул маягаар ашигласан юм уу гэдгийг л мэдэхгүй байна. Тэгээд Unitree маань өөрөө юу вэ гэхээр юм хүн төрхтэй бас юм ингээд роботууд аль хэдийн хийцэн. Тэгээд гудамж нь ингээд алхаж малхангууд нь араас нь хүн өшөглөнгүүд нөгөө робот маань өөрөө тогтож могтоод байгаа байхгүй. Тэгээд энэ Unitree-гийн энэ болохоор Unitree-гийн робот мөн үү биш үү? Мөн юм байна те. Тэгээд энэ Unitree-гийн роботын нэг сонирхолтой юм нь юу вэ гэхээр яг энэ гар нь болохоор нэг тийм сайн хөгжөөгөө. Тэгээ юу гэхээр ингээд алхаж чадна, явж чадна те. Тэгээ зарим тохиолдлууд дээр бол ингээд хайрцаг энэ төр өргөж аваад ингээд давхарлаад байгаа байхгүй. Тэгээд гол энэ робот нэр одоо тулгарлаж байгаа зүйл маань болохоор англиар болохоор dexterity гэж яриад байгаа. Бидний яг энэ хүнийх шиг юм уян хатан гар ерөнхийдөө бол дутагдаад. Тэгээ одоо чинь Amazon-ы үйлдвэр дээр чинь ажиллаж илаа гэдэг юм бол заримдаа одоо чинь юу гэдэг нь үзэг аваа тавина, заримдаа болохоор дэвтэр аваа тавина, заримдаа бол одоо бүр ингээд том шаазан маазан те ингээд сетмет аваа тавина, ширээ сандал авч тавина ч гэдэм юм. Ингээд төрөл бүрийн бараануудыг ингээд бариад тавина. Тэгээ барихтаа заримын чанга барих хэрэгтэй, заримын зөөлхөн барих хэрэгтэй, заримын аяархан тавих хэрэгтэй ингээд яаж ялгаж салах уу гэд. Яг энэ ингээд ажил минь биднэрт айгүй энгийн санагдаад байгаа шиг яг ингээд технологийн шийдэл нь айгүй хэцүү юм байна л та. Тэгээд роботон дээр бол одоо болт ерөнхийдөө бол бүрэн шийдвэрч чадаагүй хамгийн хүнд асуудлуудын нэг нь бол энэ гэж явд юм. За тэгэнгүүт бишээ тийм. Amazon-ы Vulcan гэдэг энэ робот байгаа байхгүй. Тэгээд энэ маань болохоор нэг юм хавчаар шиг юмтай байгаа. Тэгээд энэ хавчаар маань болохоор юу вэ гэхээр одоо энэ робот бол ингээ сенсортэй материал ингэж хараад хиймэл оюухан тэр хэрэглээд энийг бол хэр одоо чанга барих уу, хэр зөөлөн барих уу гэдгийг шийдээд тэгээд Amazon-ы warehouse дээр байгаа хамгийн чухал ажил маань юу гэдэг гэхээр энэ жижигхэн ийм сакс шиг юм дотор шүү дээ бараануудыг буцааж тавих. Тэгээд эндээс ерөнхийдөө бараанууд аваад юу гэдэг хайрцаг дотор хийх гэдэг энэ ажил маань одоо хамгийн чухал ажлуудын нэг байд юм. Тэгээд энэ ажилчдыг ерөнхийдөө орлох болон ажилчдад тус болох хамгийн чухал одоо энэ үйлдэлийг хийж байгаа энэхүү роботыг бол зохион бүтээсэн юм. Тэгээд энэхүү роботыг өшөдө хийсэн компаниг ингээд судлаад одоо энэ дээр нэг баркод харагдаад байгаа. Энэ баркодыг татаж авч байгаа, томруулж энэ төр харж байгаа нөхдүүд бол олоод мэдсэн байгаа даа байхгүй. Тэгэнгүүт энэ болохоор Universal Robotics гэдэг компани чинь хийсэн байж таарч. Тэгээд Universal Robotics гэдэг компаниг 2015 онд ямар компани худалдаж авсан бэ гэхээр Teradyne гэдэг компани худалдаж авсан. Тэгээд яаж бичсгийг мэдэхгүй усуд байх юм бол ингэж бичдэг. Teradyne гэдэг энэ компани худалдаад авсан. Тэгээд энэ хүү компани маань юу хийдэг вэ гэхээр хагас дамжуулагчийн testing equipment хийдэг компани баггүй. Тэгээд маш олон төрлийн одоо memory chip, янз бүрийн хагас дамжуулагчийн тест хийдэг компани маань бизнесээ ерөнхийдөө солонгоруулах. Тэгээд энэ хагас дамжуулагчийн ерөнхийдөө циклээс одоо бизнесээ ерөнхийдөө бол одоо давхар одоо хамгаалах өөр төрлийн ерөнхийдөө бол энэ салбарт энэ өөрсдийнхөө инженерингийнхаа одоо ур чадварыг ашиглахын тулд эднэр бол энэ robotics-ийн зах зээл рүү бол 15 онд орно гэдэг Universal Robotics гэдэг энэ компани худалдаж авч орж исэн байгаа байхгүй. Тэгээд энэ хүү компани маань одоо
юу хийж өгнө гэхээр Amazon-ы энэ warehouse-д ашиглагдаж байгаа энэ роботыг бол үйлдвэрлээд хийгээд эхэлсэн байгаа юм байна. Тэгээд энэ мэдээллийг бас бид нар мүлжиртэй болгоныхаа гишүүдээс хүргэсэн. Тэгээд яг би бол нэг дэлгэрэнгүй яриаггүй. Тэгээд өнөөдөр яг вебинар дээр зөндөө удаан вебинар хийгээгүй юм чинь бас энэ мүлжиртэй болгон дээр бас би яг юунууд ерөнхийдөө судлаад бодоод явж идэг ямар юмнууд ер нь уншаад байгаа юм бэ гэдгийг бас хүмүүстээс зах зугаас нас танилцуулъя гэж бодсон. Тэгээд энэ бол энэ би нэг одоо судалж модлал одоо юу гэдэг нөгөө баркод мод нь уншуулсан биш. Ерөнхийдөө бол зүгээр уншиж олж мэдсэн зүйл байгаа. Тэгээд энэ хүн компани дээр бол бид нар буулш байгаа. Тэгээд энэ дээр бол арилжаануудыг санд болгосон байгаа. Тэгээд бас хувьцаа сонирхдаг хүмүүс байх юм бол сонирхох гэж бодож байна. Тэгээд би ойр нөгөө вебинар хийгээгүй энэ вебинард бэлдээд хадгалж исэн зарим мэдээлэлүүд маань нэлээд хуучирсан байгаа бох. Тэгээд энэ саяхын 2-7 хоногийн өмнө баха Трамп Паул руу энэ гараар ингэж бичиж юм захиа явуулсан. Тэгээд энэ хүү захиан дээр яасан бэ гэхээр Америк бол энэ төв банкны бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй. Тэгээд Америкийн бодлогын хүү бол ерөөсөө нэг энэ 3 дахь орнуудтай адилхан байна гэдгийг бол харуулсан. Тэгээд Камерон, Ecuador, Guinea гэх ямар орн бүүмэд Gabon, Guatemala, тэгээд Израиль, Norway, Republic of the Congo, тэгээд Вьетнам гэдэг орнуудтай энэ цогтой энэ Америкийн бодлогын хүү өндөр байна гинэ. Гэтэл Швейцар болохоор 0.25%, Камбож болохоор 0.45%, Япон болохоор 0.5%, Денмарк 175 гэх мэтлийн баг хүүтэй байна. Бид нар бол энэ хавцаа байх хэрэгтэй энэ гэдэг ийм юмыг бол гараар бичиж бол Паул руу явуулсан байгаа. Тэгээд Трамп ерөнхийдөө бол Паулыг шахаж байгаа энэ нэлээд олон үйлдэлүүдийн бол нэг. Тэгээд Паулын зүгээс бол төв банкны одоо юу гэдэг бодлогын хүүтэй холбоотой төв банкны бодлогын шийдвэрийг гаргахдаа Трампын засгийн газраас гарч байгаа тарифтай холбоотой бодлогыг ярьж энийг бол дахин дурдж ерөнхийдөө бол энэ бодлогын хүүг бууруулахыг бол одоо юу гэдэг нь татгалзаж байгаараа өөрөө бол улс төрчөөд байгаагаа харуулдаг байгаа байхгүй. За саний үг би ойлгомжтой байсан уу? Юу гэхээр төв банк байна. Датан дээр үндэслэх шийдвэр гаргах хэрэгтэй байтал датан дээр тарифтай холбоотойгоор инфляц өснө гэдэг баталгаа болсон тийм мэдээлэл орж ирээгүй байхад тариф яриад датан дээр харагдаагүй байхад нь харагдах магадлал өндөртэй гэж хэлээд бодлогын хөг бууруулахгүй байгаагаараа Паул өөрөө улс төржөөд байгаа байхгүй. Тэгээд энэ өгүүлбэр арай дээрсэн гэж найдаж. Тэгээд би бол Трампын бол зүг гэж бодож байгаа. Тэгээд One Bill Big Beautiful Bill-тэй холбоотой ямар шоу өөрчлөлт гарч байгаа вэ гэдгийг бол мүжигтэй болон дээр бичиж оруулсан. Энэ дээр бол харагдаж байна. Зяг General Electric хятадаас үйлдвэрээ шилжүүлээд Кентаккид байхаар болсон гинэ. Тэгээд $490 сая хөрөнгө оруулалт хийхээр болсон гэдэг жаа. Тэгээд Трампын бас ингэ шахалтай ачаар юу болж байгаа гэхээр НАТО 5% defense spending буюу өөрсдөө дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-ийг батлан хамгаалалтаа зарцуулахаар болж байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ бол маш мундаг мэдээлэл. Юу гэхээр Америк одоо жишээ нь ингээд дэлхийн Европыг, Японыг, Солонгосыг энтергээд хамгаалаад тэгээд одоо North Korea, Хятад, Орос энтергээд нийлэн одоо юу гэдэг нь те өрсөлдөгч гэж хэлж болох бай. Дайсагнагч гэж болох чинь орнуудтай бүгдээрнгэнтэй нь одоо байлтахад бэлэн ингээд ганцаархнаа ингээд байнгын өндөр одоо энэ төсвийн зардалтай, батлан хамгаалахын өндөр зардалтай ингээд байгаад байдаг байхгүй. Тэгээд энэ дарамтыг одоо бууруулахын тулд тэгээд Америк бол энэ орнуудыг бол одоо үнгүй хамгаалахаа болохын тулд дээрэс нь барууны орнуудыг илүү хүчрхэг байлгахын тулд Трампын зүгээс хийж байгаа том шахалтуудын нэг нь юу вэ гэхээр та нар энэ батлан хамгаалахын зардлыг өсгөө. Бид нар та нарыг үнгүй цаашдаа хамгаалахгүй гэдэг зүйлийг бол байнга ярьдаг. Тэгээд энэ хүү тактик маань бас маш амжилттай ажиллаж байгаа. Тэгээд Трампын хийж байгаа чухал мундаг ажлуудын нэг бол энэ байгаа. Тэгээд Нью-Йоркийн мэйр болж магадгүй гэдэг нэг энэ зохраан мамдааны гэдэг маш тийм тавар шаваад байгаа байхгүй. Тэгээд энэ би бол нэг детальтай бас судлаагүй. Тэгээд манай хүн бол одоо энэ college application дээр өөрийгөө хар мар энэ гэж худлаа очиж бол тэтгэлэг энэ аваад мөнгө төрг авч мавсан. Бас нэлийн худалч тавар шим шиг л. Тэгээд энэ маслын нөхөр бол цагаан хүмүүст бол дуургүй. Тэгээд цагаан хүмүүсийн амьдардаг газрууд татварын нэмэх ёстой ч гэж яах шиг тэгээд нэг нийцтэнэс тийм яриад байгаа. Тэгээд энэ бол Нью-Йорктэй холбоотой демократик ерөнхийдөө бол энэ намын одоо төлөөлөл одоо илүүх байдаг гэх юм уу тий одоо blue states гэж ярьдаг байхгүй. Тэгээд энэ хөө blue states-үүд дээр ер нь бол ийм байдаг түгээмэл асуудлууд нэг тэдгээр нэгдэн би бол өөрөө амьдардаг. Тэгээ манай Чикаго бол одоо чинь хүн амныг хэмт ирэх ихтэй сая
Америкийн тусгай тогтнолын өдрөөр July 4-оор жишээ нь хитэн буудалцсан ч гэнэ үү, баг 200 буудалцсан болоод 10 хүн асуурсан марсан ч гэх шиг. Би яг бүрэн тоог нь санахгүй, нэг иймэр тиймэрдүүд хоонууд ер нь бол жил болгон гардаг. Тэгээд blue state-үүд бол ийм асуудал ихтэй, гинт хэрэг ихтэй ийм тренд бол яхахгүй бол харагддаг. Тэгээд хятадтай албан ёсоор бол хилцээр хийлээ гэдэг ийм мэдээлэл бол гарсан. Тэгээд энэ бол сайн мэдээлэл байсан. Тэгээд зах зээл дээр бол Америкийн хэдий ингээд хятадтай өрсөлдөд янз бүр болоод байгаа ч гэсэн эргээгээ дахиад Америктай хамгийн чухал бас худалдааны түнш мэн өөрөө хятад байгаа даа. Тэгээд хятадтай энэхүү хилцээр мэн сайн яваад байгаа мэдээллүүд маань өөрөө зах зээл дээр бол айгуу тийм буулш зүйл болж ирнэ бол зах зээл бол энэ мэдээллийг хүлээж авлаа гэж бол би бол хараад байна. За хятадас эдийн засгийн датанууд гарсан. Тэгээд хятадын producer prices PPI гэж ярьдаг энэхүү үзүүлэлт маань өмнөх жилдээ харьцуулбал 3.6%-аар унсан гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд хятадд бол үргэлжлүүлэн deflation буюу хятадын эдийн засаг маань хямралтай байгаа юм байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд энийг өмнөх би вебинараар ярьж амжсан болов мэдэхгүй байна. Хятадд хараа амар олон хүмүүс ажлын байргүй болоод хятадд одоо айгүй амжилттай байгаа бизнест юу тооцогддог вэ гэсэн чинь худалдаагаас ажилд явж байгаа юм шиг офисууд айгүй амжилттай байдаг болсон. Тэгээд хүмүүс ингээд дөрөс гэж ажилдаа явдаг. Гэрийнх нь их нэртэй энэ төр худлаараа. Тэгээд айгүй хэмжээний зээл аваад тэгээд ингээд сар болгон цалин авч байгаа юм шиг нөгөө мөнгө нь ингээд данс руу н орж ирээд ингээд их нэртэй үзүүлдэг. Тэгээд хятадд бол яг яг миний уншсан мэдэн дээр байгаагүй. Би бол юу гэж ярих гэдэг нь хэрэг нөгөө охтууд айгүй хаалаад нэг хүүхдийн бодлогоос болоод зөндөө олон банд нартай болоод тэгээ одоо л эмэгтэй хүний хомсдолд орцсон. Тэгээд айгүй олон ихнэргүй залуучууд байдаг. Тэгээ эмэгтэй хүн бол айгүй юу гэдэг гол шилж хийж ерөнхийдөө бол нөхрөө сонгодог. Тэгээд эхнэрээ эмэгтэй хүнийг бол одоо эхнэрээ бол айгүй одоо юу гэдэг долгонж малгондаг одоо тий ажилттай ингээл мөнгөтэй энэ төр байж иж ер нь бол одоо энэ гэр бүл тогтдог тийм нийгэм юм болоо гэж би бол хараад байдаг байхгүй. Тэгээд эхнэртэй одоо ажиллаас ажилгүй болсон гэдгийг хэлж чадахгүй л байгаа юм байна л да. Манай гэдэг чинь бас би хятадыг. За сүүлийн 70 жил анх удаага Америк rare earth mineral ерөнхийдөө бол энэ майныг бол нийлээ гэдэг энэ мэдээлэл гарсан. Тэгээд энэ маань өргөжлүүлэн хятадаас бол хамаарал багтай байхын тулд хийж байгаа ажлуудын нэг юм болов гэж бол бодож байгаа. Тэгээд энэ хятадтай холбоотой айгүй мундаг мэдээлэл гаргадаг энэ 90 сурвалжлагчийн сэтгүүлч маань шийг хятадаас зугтах төлөвлөгөөтэй байсан юм байна гэдгийг бас илчилж бас энэ харуулсан мэдээлэлүүд бас оруулж байгаа. Тэгээд ший бол одоо байр суурь бол алдж байгаа, гэр хороонд орцсон энэ төр гэдэг бол мэдээлэл хүргэж ирсэн. Тэгээд энэ хүн мэдээлэл маань бас юугаар харагдаж байгаа гэхээр олон улсын чухал энэ уулзалт конференс митингүүд төр ший очихгүй байна. Тэгээд энийг бол Америкт бол хүмүүс ярихгүй байгаа байхгүй. Одоо Америкийн медиа ороод энийг ярихгүй байна. Тэгээд энэ хятадаас ерөнхийдөө соорсоо хардаг, өөрсдөө хятад хэлтэй ийм сэтгүүлч нар маань илүү мэдээлэл сайтай байд юм байна гэж би сүүлийн үед л ер нь бол ойлгодог болчиход байна. За Meta том компаниудын химэл оюухантай холбоотой мундаг шинэ одоо инженерүүдийг бол мөнгөөр зодож бол булаагаад байгаа ийм мэдээлэлүүд бол гарч байгаа. Тэгээд Meta маань өөрөө химэл оюухантай холбоотой ажил дээр бол нийлэн том компаниудыг бол хоцорсон. Тэгээд ярьж байгаа түрүүн ярьсан нөгөө дурдсан Claude гэдэг Anthropic гэдэг компани маань жишээ нь хамгийн том хөрөнгө оруулагч нь Amazon баггүй. Amazon дахиад бас нийлэх хэмжээний хөрөнгө оруулалт бас хийн гэдгийг бол зарлаж ах шиг байлаа. Тэгээд ChatGPT тэгээд Elon-ы Grok сүүлд жишээ нь Grok 4 гэж гаргасан хамгийн хүчрхэг LLM боллоо гэж ярьж байгаа. Гэхдээ энэ LLM дээр бол нийлэн инээдтэй юм юу вэ гэхээр одоо чинь юу гэдэг тоо боддог ч юм уу, код бичдэг ч юм уу, нэг хідэн асуултуудад хариулдаг ч юм уу, ийм нэг химэл оюуханы хооронд нь харьцуулсан бенчмаркуд байгаа байхгүй. Тэгээд надад сүүлдээ бол химэл оюухан нэг сайн болоогүй байж зүгээр бенчмарк хийвддэг ийм химэл оюухан хийгээд магадгүй гэж бол надад санагдаад байна. Зүгээр яг тэрэнд нь тохируулаад нөгөө тестүүд угаасаа мэдчихэж байгаа юм чи надаас ийм асуулт нь энэний сайн хариулдаг байх хэрэгтэй гэдэг талаас нь хараад иж магадгүй. Тэгээд би олон төрлийн ерөнхийдөө химэл оюухнуудыг харьцуулж хэрэгэлдэг. Одоогийн байдлаар бол яхахгүй ChatGPT хамгийн гоё юм. Тэгээд ChatGPT бол яхахгүй зах зээл дээр тэргүүлж байгаа хിവэрэ байгаа. Зүгээр яг энэ тэргүүлэх байр сууриа байнгын хадгалж чадахгүй юу гэдэг нь айгүй маргаантай зам. Яг тэгэхээр Google-ийн хувьд ингээд бусад сервисүүдтэйгээ одоо химэл оюуханы айлыг багцлаад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээд хүн болгон шахав Gmail хэрэгэлдэг. Gmail тэгээд нөгөө Google Drive энэ төр дээр байгаа storage янз бүрийн ингээд Google-с гаргадаг сервисүүд байдаг. Тэгээд Google-ийн Meetup гэдэг Zoom шиг жишээ ярилцдаг app байдаг. Тэнгүүд энэ
бүх сервисүүдээ бүгдийг нь багцлаад тэрэн дээрээс хиймэл оюуханаа оруулаад дунд нь ингээд хямдхан хүнээр санд болгочингууд ChatGPT-гээс угаасаа яаж ч илүү сервис болчихж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр Google ChatGPT-г жоохон гүйцэхгүй байсан ч гэсэн нэг сүртэй том ялгаа байхгүй учраас хүмүүсийн хувьд бол Google хэрэглэлт нь илүү дээр санагдах гэдэг байгаа байхгүй. Ягаад тэгэхээр Google Drive дээр тэтэрхүү Google Docs хэрэглээд Google Sheets дээр одоо чинь юу гэдэг нь тооцоолоод accounting энтриг хийдэг хүн байх юм бол олон газар олон мөнгө төлж явахаар нэг ерөнхийдөө бол одоо компаниасаа нэг ханшаар бүх одоо юу гэдэг хэрэгэлдэг юмнуудаа нэг дор авчих юм бол хүнд амар санагдах учраас ерөнхийдөө бол Google-ийн хувьд энэ багцлаад явдаг энэ стратеги мань нэлээд амжилттай байх болов уу гэж би бол бас хувьдаа бас бодоод байна. За тэгээд Tesla-гийн хувьд бол робот такси гаргасан явдал маань надад бол илүү тийм маркетингийн шинжтэй нэг жоохон худал санагдсан. Ягаад тэгэхээр Austin нэг жижигхэн хэсэг дээр нэг 10хан ширхэг машиныг тэгээд супервайзертайгаар явуулаад тэгээд 10хан ширхэг машин явж байгаа шүү дээ. Тэр 10хан ширхэг машин чи өөрөөсөө бас ингээд айл хэдийн асуудал гаргаа явчихж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр зүүн хичээснэ өөрөх нь эргэлтэн болоог байх чи өөр игнэн дээр очиж байраа эзэлсэн байснаа буруу газар байраа эзэлсэн гэдгийг ухаарсан юм шиг голын игнэрөө дохио өхгүйгээр дайрж ороод арайхан машин сигналдаа тогтцох жишээтэй байгаа байхгүй. Тэгээд гих мэтлийн юмруу алдаануудыг бол айд энэ робот такси маань гаргасан. Тэгээд дахиад нөгөө юу вэ гэхээр autonomy буюу хөнгүү машин барьж байгаа энэ хүү технологи төр болохоор level 1, level 2, level 3, level 4 гэдэг юм юунууд level 5 хүртэл явж байгаа хаа юм юунууд өгöd рейтингүүд өгöd байгаа байхгүй. Тэгээд энэ рейтинг маань ямар учиртай вэ гэхээр дээшгээ явах тусмаа ерөөсөө хүний шаардлага байхгүй үнэхээр одоо мундаг байна гэсэн санаа байхгүй. Тэгээд Waymo-гийн хувьд бол Waymo-гийн хувьд одоо Google-ийн охин компани болох Waymo-гийн хувьд Google бараг 70% эзэмшиж байгаа хаа. Waymo-гийн хувьд Америкийн 10-аад оронд айл хэдийн гарцсан 7 хоног болгон билүүдэд өдөр болгон жилүү бараг 250 мянган хүн энэ төр 25 мянган rides жилүү хийдэг энэ төр гэдэг ийм том даатанууд байгаа байхгүй. Би яг мартчих. Тэгтээ ямар ч байсан айгу том тоо зай. Тэгэнгүүт тэр маань болохоор autonomy level буюу одоо яг автоматжуулсан одоо төвшин нь болохоор level 4 дээр байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгээ нэтэр ингээ харах юм бол та өөртөө ороод тэр level 1, level 2 энтрийн зөрөөнүүд нь хараад уншиж болно. Tesla-гийн хувьд бол level 2 гэж яваад байна. Тэгээ би бол машинтай холбоотойгоор юу гэж яриад байгаа гэхээр энэ машин хууртай явсан чи удаан ч явсан бай. Жолоочгүй машин дээр хамгийн чухал зүйл бол ерөөсөл хүн гэмтээхгүй байна. Дотроо авч явж байгаа хүнээ аюулгүй байлгах. Дээрэс нь осол аваар хийхгүй байх, хүн алахгүй байх нь хамгийн чухал. Нэг хүн алчгал юм бол тэгээд энэ технологи маань өөрөө нэлээд шүүмжлэлт өртөөд угаасаа асуудал тэгдээд явчих واخхой. Тэгээд Tesla-гийн хувьд бол аюулгүй байдлыг золиослоод зүгээр 7хон ширхэг энэ камер дээр үнэлсэн систем хийх гэж байгаа. Тэрэл миний бодлоор алдаад байгаа. Тэгээд энэ дээр айгүй их судалгаанууд ер нь бол байд юм байна. Тэгээд за зүгээр судалгаа хийхгүй байлаа гэхэд биш үү. Айл хэдийн жолоочгүй машин гаргаж байгаа 10-аад ингээд компани байлаа гэд бодох нь заяа. Tesla-с бусд нь бүгдээрээ LiDAR тэгээд дээрэс нь радар гэдэг хоёр төрлийн төхөөрөмж хэрэглээд байгаа байхгүй. Тэгээд энэ нэлийн манантай байхад, бороотой байхад, цастай байхад энэ төр камер бол алдаанууд айгүйх гаргадаг. Тэгээд алдаа гарах магадлалууд нөсөд явдсан байх угаасаа. Тэр маань бол зөвхөн би зохиож яриад байгаа биш угаасаа судалгаарч гэсэн батлагдсан юм байна. Тэгээд саяхан би гэр бүлээ аваад 2 өдрийн өмнө хаа Wisconsin явж бидэд бууган мөрөгцсөн байхгүй. Би бууган мөрөгцсөн. Тэгээд чинь тэр чинь ингээд шүн гэрэлгүй манантай. Тэгээд ингээд гинт угаасаа урд гараад ирсэн юм. Тэгээд бултгах чийтэл нөгөөд чинь булцсан зэг рүү угаасаа бууг тэгээд энэстэй гэрэл рүү үсрээд ороод ирчдэг юм байна л та. Тэгээд бууг мөрөгчж байгаа шин. За тэгэнгүүт хэрвээ заяа миний оронд биш үү те LiDAR төхөөрөмжтэй, радарын төхөөрөмжтэй хөнгүүж жолоочгүй машин байсан бол тэр буугыг мөрөхгүй байхгүй. Яг л LiDAR чи өөрөө 300 м эсвэл бүр 500 м хагас километрийн цаана байгаа объектыг хөдөлгөөнт объектыг угаасаа мэдэрч штэ. Тэгэхээр чинь хичнээн тэр хол байгаа ямиг миний гэрэл угаасаа тусахгүй харахгүй байгаа зүйлийг чинь тэр төхөөрөмж мань өөрөө мэдээд угаасаа харчих واخхой. Тэгэхээр өөрчлөлт зогсчих боломжтой байсан гэсэн үг. Гэх мэтлээ нэг иймэр төчшинүүд бол миний хувьд бол яри гэж ботсон. Тэгээд энэ хүрээд ерөнхийдөө бол өндөрлөх түхийл гэж бодож байгаа. Тэгэхээр яриа маань нэлээд удаашчих боллоо. За тэгээд Америкт биш үү те manufacturing буюу энэ үйлдвэрлэл маань эргэж ирж байгаатай холбоотойгоор ямар төрлийн хувьцаанд үзүүлж болох юм бэ гэдээ би бол хувьдаа бодож байгаад яг хөө мэдээж энэ хүмүүстийн дандаа л энэ цагаан захтны ажил биш цэнхэр захтны ажил заадаг. Одоо монголоор бол technicom гэж манай монголчууд ярьдаг байхаа те Америкт бол англи дээр бол trade school гэж ярьдаг ийм сургуулиудын хувьцаа өсөх боломжтой юм биш үү гэж би бол хувьдаа бодсон. Тэгээд энэ дээр бол яг ямар хоёр айди байгаа гэхээр нэгт болохоор
UTI гэдэг скул байгаа. Тэгээд энэ UTI гэдэг скул маань болохоор Robotics Automation Technician, тэгээд CNC машин гэж ярьдаг, CNC технологи, тэгээд Industrial Maintenance Technician энэ төр гих мэтлэн иймэрхүү хичээлүүд хичээл заад юм. Дээрэс нь гагнуурын хичээл жишээ нь орд юм байна. Welding Technology, тэгээд Advanced Non-Destructive Testing Technician, Wind Turbine Technician гэдэг. Тэгээд давхар бас өөр юм бас өөр ижил төстэй ерөнхийдөө сургууль гэх юм бол Lincoln Educational Services Corporation буюу Link гэж шинэ хувьцаа шинэ байх чад байгаа байхгүй. Тэгээ миний хувьд бол аваагүй зүгээр иймэрдүү ID бас хөөрхөн байж болох юм биш үү гэж бол би бас сүүлийн үед бол бодоод байгаа. Тэгээд seasonality талаас харах юм бол энэ educationтэй холбоотой хугацаанууд маань 8-9 сар жоохон унаад тэгээд 10-11 сард хамгийн өсөлттэй байдаг юм байна л та. Тэгээд магадгүй ажиглаж хагаад 9 сар 8 сард энэ төр нэлийн хөрхөн боломжийн ханшууд олдох юм бол энэ бол ороход боломжтой юм ID-нууд байж магадгүй гэж би бол хувьдаа бодоод байна. Pump.fund маань 400 гаруй сая доллар амжилттай босгосон. Тэгээд энэ маань юг харуулж байгаа гэхээр all season эхэлж байгаа буюу энэ койны зоосны ханшууд ерөнхийдөө бол өсөж байгаа юм байна гэж бол надад бол харагдаад байгаа. Тэгээд миний хувьд бол миний уулангаанд чаддаг юм баггүй. Койн судлах. Тэгээд сүүлийн үед бол яг би хувцас судлаа тэрэн дээр бол илүү бас ингээд уран зөрөгтэй надад бол бас гоё байгаа. Тэгээд койнууд маань өсөх юм бол бас их гоё байгаа. Тэгээд койн өсөх чинь үү, ер нь бол энэ жижиг койнууд маань ч гэсэн дагаад өсөх чинь үү гэж бол би бол бас хувьдаас хараад бас баярлаад байгаа. Тэгээд stable coin-тэй мэдээлэлүүд бол нэлээд явсан. Stable coin-тэй холбоотой арилжаануудыг бид нэр хийсэн. Robinhood маань мэдээлэл гаргасан. Arbitrum-ыг хэрэглэхээр болсон. Arbitrum-ыг хэрэглэнэ гэж бол бид нэр бол мүлжүүртэй буулан дээр таамаглаад би Arbitrum-ыг худалдаж авах бол сандал гаргаж ирсэн. Тэгээд Robinhood маань өөрсдөө гэсэн Robinhood chain үүсгэнэ гэж ярьсан. Тэгээд яг зах зээл маань Arbitrum нэх өсөөг нь болохоор хүмүүс ингээд Robinhood chain гэдэг өөрсдөө энэ Arbitrum-ийн технологиг гаргаад Robinhood өөрсдөө ингээд chain-ийг гаргachингууд Arb дээр бол нэлээгүй юм биш үү гэж хүмүүс бодчих шиг болсон. Тэгээд миний хувьд бол би юу гэж хараад байгаа гэхээр за Robinhood chain гарлаа. Robinhood-ийн chain маань мэдээж centralized байна тий. Тэгээд бүх энэ Arbitrum дээр гарч байгаа chain-уудыг дунд нь холбосон хамгийн чухал экосистем маань өөрөө юун дээр байх вэ гэхээр Arbitrum chain дээр байна. Тэгээд Arbitrum chain маань өөрөө яг DeFi ecosystem талаас айгүй олон төрлийн DeFi төслүүд байдаг. Нэлийн өндөр TVL-тэй chain учраас эргүүлээд бусад нөгөө chain-үүдтэй гарч байгаа asset-ууд маань гүүрээр дамжаад Arbitrum руу орж ирээд ер нь бол хэрэглэгдэх боломжтой учраас Arbitrum дээр нэгт хэрэг болно. Дээрээс нь revenue share модельтэй болж байгаа юм. Тэр маань юу гэхээр Arbitrum-ийн технологи дээр үндэслэн chain-үүд маань орлогынхаа 10% эргүүлээд Arbitrum-тэй чирлэн Arbitrum маань үргэлжлүүлэн технологийн шийдвэрүүдийг сайн гаргаад ингэж явна гэдэг юм юмнууд байгаа юм. Тэгээд энэ утгаараа бол Arb гэдэг зоос маань бол нэлээд надад бол булш санагдаад байна. Тэгээд таад маань харах юм бол энэ ханшин ч гэсэн айгүй хямдхан бохгүй юу? Нэлээд унтсан. Одоо шийдэ 43 центтэй байгаа. Тэгээд max талаад харах юм бол 24 оны 5 сард бол $2.10 хүрч ирсэн. Тэрнээс бол ерөөсөө өсөөгүй. Тэгээд хамгийн өндөр ханшаас 82% унтсан. Хамгийн доотлын ханшаас бол 75% өсөлттэй бүр 24 цент хүрч ирсэн ийм зоос байгаа. Тэгээд технологийн шийдэл айгүй сайтай. Тэгээд бол сайдус нэлийн хөдөлгөөн явцсан. Анх гарахтаа л айгүй өндөр хитрхи өндөр үнэлгээтэй гарсан зоос аахгүй. Тэгээд тийм учраас л ийм хөгийн гүйцэтгэлтэй байгаа байхгүй. Тэгвэл энэ баг бол үргэлжлүүлэн айгүй сайн ажлууд хийсэн. Надад бол энэ тоглоомын төслүүдийг дэмжиж чинь гэж айгүй хүмүүг цацсан нь бол надад таалагдаагүй. Тэгээд харин одоо яг энэ нэлийн зөв чиглэл рүү яваад байгаа юм болов уу гэж бол би бол хараад байна. Тэгээд энэ EVM буюу Ethereum Virtual Machine маань үргэлжлүүлэн ер нь бол зах зээл дээр бол нэлийн доминант энэ virtual machine-уудын нэг бол яхахгүй байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд би бол Solana тэгээд Solana дээр бол өрсөлдөгч байхгүй учраас Solana бол угаасаа би бол өрсөлдөн болж байгаа. EVM дээр болохоор маш олон chain-ууд байгаа учраас яг хинэн ялах вэ гэдэг асуудал маань айгу сонирн байхгүй. Тэгээд хамгийн энгийн шийдвэр бол мэдээж Ethereum. Ethereum дээр бол сүүлд ерөнхийдөө бол буулш болж эхэлж байна. Ethereum авах зүг байхаа гэж бод би бол мүлжүүртэй болноос бичижсэн. Тэрнээс хойш бас нэлээд өссөн. Тэгээд Thomas D жишээ нь Ethereum-ийн нэлээд санал болгоод явж байгаа. Тэгээд Ethereum-ыг жишээ нь юу болгоод нөгөө Treasury дээрээ худалдаж аваад явж байгаа компаниудын нэг нь болохоор SBET гэдэг нэртэй. SBET гэдэг энэ тикертэй компани байгаа даахгүй. SharpLink Gaming Inc гэдэг. Энэ компанийн хувьцааг бид нэрээ санд болгосон. Тэгээд энэ компанийн хувьцааг санд болгосноос хойш биш тэ бид нэг ойролцоогоор 15 байна уу 16 хувьцаа би санд болгосон хаа. Тэгээд тэрнээс хойш ямарч хөөрхөсөн $21.65 центтэй байна. Тэгээд үргэлжлүүлэн энэ дээр бас болж байгаа. Тэг мөжүүтэй бол нэр бол юм. Тэгээд ойрох цандаас бидний бас ярьсан яг бодтой хийсэн арилжаа. Тэгээд цаашдаа бас хийж байгаа арилжаанаасаа бас өнөөдрөөс хуваалцлаа. Тэгээд
Сонсож байгаа та бүхэнд, сонссон та бүхэнд мань өгөөжтэй байсан болов уу гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзъя. Thank you guys.